Зүгээр л баярлаа гэдэг тэр талархлын сэтгэлээ хуваалцгаад нөгөө хүнд нь сайхан, танд өөрт чинь сайхан эерэг давуу талыг олж хараад тэрэнд нь талархах ёстой гэсэн. Сайн мэцэнэ 3 дахь дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар талархлын талаар ярина. Хамгийн эхлээд таныг сөрөг мэдрэмжээс чөлөөлдөг. За жишээлбэл бид нарт яг ийм үе байдаг штэ. Яг бүх юм давхцаал юу ч бүтгүй байгаа юм шиг санагдах үе байдаг тий. Яг араасаа асуудлууд ундарч гарч ирээл. Тэгвэл яг энэ үед та бүр шал эсрэгээр явах ёстой юм байна л да. Тэрний эсрэгээр тэр асуудал гарч ирж байгаагийн эерэг давуу талыг олж хараад тэрэнд нь талархах ёстой гэсэн. Жишээлбэл сэтгүүлч Жованни Алисогийн хэлснээр хэд хэдэн судалгаагаар талархлын мэдрэмжийн тархиндах серотонин, допамин даврыг ялгаруулдаг хэсгийг дэвжүүлснээр стресс, сэтгэлийн түгшүүрийг буулгадаг гэсэн юм судалгааны талаараас хэлсэн байгаа. Тэгэхээр амар тайван байхын тулд ер нь амар стресстэй үедээ шал эсэргээрээ зүгээр талархах юм эндээс яг юу байгаа вэ гэдгийг хамгийн түрүүнд олж боддог байх хэрэгтэй. За хоёр дахь нь энэ бол би бас эерэг бас их хүрдэн өгдөг юм аргын нэг юм болоо гэж бодсон. Тэгэхээр талархлын захиа бичвэл айгүй сайн байдаг гинэ. Эсвэл талархлын өдрийн тэмдэглэл бараг хөтлөх ёстой. Ер нь миний анзаарснаар монголчууд бол нэг өдрийн тэмдэглэл хөтлөө суугаад байдаггүй л тийм. Гэхдээ хэрвээ танд боломж гарвал өдрийн тэмдэглэл бичих үедээ ч юм уу эсвэл ажлаа төлөвлөх үедээ талархах зүйлээ бичиж болж юм тий. Тэгээ бид нар хамгийн их мартагддаг, орхигддог зүйл нь юу вэ гэхээр мэдээжийн зүйлээ бид нар байнга орхиж тэрнчээ талархах ёстой тэр мэдрэмжийг байнгын гээгдүүлж идэг. Одоо нэг сонирхолтой жишээ дуртай Канадын зохиолч Боб Прокторын ингэж зөвлөсөн байна л да. Өөрөө болохоор ер нь зохиолч яг иймэрхүү одоо юу гэдэг сэтгэл зүйтэй холбоотой тал дээр өөрөө айгүй олон ном бичижсэн нэлээд туршлагатай хүн баггүй. Тэгсэн чинь тэрний зохиолч одоо туслах нь хэлж байгаа надад одоо ингээд айгүй их асуудал байдаг. Тэр тусмаа би ингээд ажил дээрээ тэгээд гадуурхагдсан байдалд байнга байдаг. Тэгээ энэс ч болоогүй миний ажлын стресс одоо ийм их байна гэж хэлсэн байл та. Тэгээд окей за би чамд туслая. Тэг зүгээр нэг цаас узаг гаргаж ирээд яг талархаж байгаа 10 юмаа бичээ гэдэг байхгүй. Одоо ажилтайгаа холбоотой. Жишээлбэл би ажлын байран дээрээ сууж хат миний ажил маань гоё дулаахан байна ч гэдэм тий. Ажилтайгаа холбоотой юм 10 талархмаар зүйлээ бичсэн байна. За тэгээд биччихсэн аа. За одоо чиний сэтгэл ингээд гоё тайван, эерэг энергиээр дүүрэн болчихлоо. Одоо яг энэ энерги чи хамгийн дургу ажил дээрээ дургу тэр 3 хүндээ ингээд илгээ гэдэг аахгүй юу? Тэгээд жишээлбэл тэгээ яг яаж илгээх юм юу гэсэн үг юм гэхээр над талархсан сэтгэлээ яг ийм байдлаар нь цэвэрлж агаад тэгээ юу гэдэг ажил дээр өнөөдөр халуун кофе авчирсан баярлаа. Эсвэл хамт ажилдагт баярлаа. Ингэж гоё тусалдаг шүү гэдэг ч юм уу ямар нэг байдлаар ингээд 3 хамгийн дургу хүндээ илгээчихээ гэдэг аахгүй юу? Тэгсэн чинь нөгөө чинь хэлснээр нэг л одоо намайг ажил дээр нэгжсэн мөртлөө ямар би яах ёстой бэ гэдэг ямар ч ясны хэлснээр нь хийгээл нөгөө чи явуулсан байл та. Тэгсэн чинь удалгүй тэр оны шилдэг ажилтан болсон. Тэгээ нөгөө хамгийн дургу хүн 3 хүн чинь тэрийг болохоос өмнө ч тэр захиа илгээсэн болохоор дуртай болчихсон. Тэр өөрөөр юу гэж хэлдэг байна вэ гэхээр ерөөсөө талархлын ач тус нь буцаад дандаа эергээр ирдэг болохоор энийг тэр зохиолч маань хэрэгжүүлэхэд нь тусалсан гэсэн. Тэгэхээр ер нь та өөрөө бас жишээлбэл стресстэй гэж юм эсвэл гониглаад байвал яг тэр 10 юмаа өөртөө ч бас зориулаад бичиж болно. Эсвэл хин нэгэнд буцаагаад өгөхөд тэр зөвхөн сайн нэрэг болж ирнэ үү гэхээс ш одоо юу гэдэг муугаар болол ирэхгүй гэдгийг бүр ингээд Боб болвол бүр амлаж байгаа байхгүй юу? 3 дахь нь талархлыг хуваалцахгүй байсан ч танд ашиг тусаа өгсөөр байх бол. Дөнгөж сая би танд хэлсэн шүү дээ. Та гоё эерэг зүйл бодох төдийд таны одоо нүүрний хувирал, сэтгэлийн өнгө айс бүх юм ингээд өөрчлөгдөж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр жишээлбэл өөртөө тэр захааг бичиж болж байна. Эсвэл яг бичиж амжихгүй бол байнгын тийм
талархлын бодлоо өөрөө өөртөө хэлж болж байна. Жишээлбэл бид нар байнгын амьсгалж байгаагаа хүртэл болно баярлах хэрэгтэй тий. Тэгээд тэрэндээ тайвширч тэр сайхан мэдрэмжийг буцаагаад өөртөө бэлгэж явах хэрэгтэй. Гэтэл өдөр тутмын амьдрал завгүй ачаалттай байгаа энэ үедээ бид нар хамгийн чухал зүйлсийг бас өргөдүүлж байдаг. Тэгээд өөрийгөө тайвшруулах зүйлийг талархлаар олж болно. Миний хувьд жишээ нь нар байна л та. Би яг нэг хэсэг бас ингээд үнэлэмжийн дэшээ доош янз болох үе байна. Тэгээд хамгийн эмоцсон үедээ зөвхөн нар руу харах төдийд амар их тайвширдаг байсан. Нар ямар гоё төстэй юм бэ? Энэ нар ингэж өнөөдөр тусч байгаа болохоор өнөөдөр амар гоё дулаахан байна даа ч гэх юм уу тий. Нэг тийм тайвширлыг талархлаас олоод авч болно гэсэн. Бид нэр талархлаас хүлээж авч байгаа энэ мэдрэмж дээдл нь 15-аас 20 секунд үргэлжилдэг гэнэлтэй яг тэр ориглон мэдрэмж. Тэгтээ цаашид намаа ингээ баярлуулж байсан шүү гэдгийг удаан хугацаанд санах нь тэр хүнийг илүү их аз жаргалтай болгодог. Гэтэ нөгөө хүмүүс өөрсдөө тэрийг байн санаал аандагжсэн гэж санаад яваад байдгүй шүү дээ. Тэгэхээр энийг яаж удаан хугацаанд өргөжлүүлж болох вэ гэхээр маш жижиг зүйл дээр байнга талархдаг хүн илүү аз жаргалтай байна гэсэн. Байнгын өөрийгөө аз жаргалтай байлгая гэвэл зөвхөн жижигхэн зүйлд хүртэл баярлах хэрэгтэй. Агаар салхинд гарвал тий 100 болсон би энэ ирэхийн тулд машин маань сайхан яваад ирлээ гэх юм уу байнга өөрийгөө баярлуулах тэр жижигхэн цэгийг олж харж чадвал нөгөөнийг 15-аас 20 секунд үргэлжлээд байгаа момент чинь таны амьдралд илүү удаан хугацаагаар үргэлжлэнэ л гэсэн. Удаан хугацаанд энийг үргэлжлүүлэхтэй холбоотой бясалгал маш их байдаг. Зөндөө YouTube дээр сувгууд бэлээ, бас Монгол сувгууд ч бэлээ. Хийдэг хүмүүс ер нь YouTube дээр дагаад таныг бүр ингээд гоё тайвшруулж агаад нүдийг ингээд аниулж агаад яг ямар дараалтаа яаж хийх ёстой вэ гэдгийг бас тайлбарладаг хүмүүс байна лээ. Тэгэхээр хэрвээ тань шаардлагатай гэж үзчихвэл та бас эдгээр сувгуудад хандаад үзэх боломжтой. За тэгээд талархалтай холбоотой бас нэг сонирхолтой факт дуртахад эмэгтэйчүүд талархах нь илүү их элбэг байдаг гинэ. За энэс гадна талархал таныг сайн унтаж амархад туслана. Ягаад гэхээр таны сэтгэл зүй мэдээж маш тайван байдлыг олно. Эерэг зүйлсийг хардаг болно. Юмны хоёр талыг нэгэн зэрэг олж харах чадвартай болно. Тэгэхээр зөвхөн яг унтсан байгаа үедээ ч юм уу магадгүй аз жаргалтай байгаа үедээ ч энэс илүү жижиг деталуудыг бас олж харж чадна гэсэн. За тэгээд ер нь босоод их сурвалжууд дээр ч гэсэн та бүхний харж байгаачлан ингээд талархаж чаддаг хүн ертөнцөөс хүснээ авч чаддгаа гэсэн бас юм мэдээлэл байгаа. Энэ тэгэхээр таталцах хүчтэй холбоотой, гравититаас холбоотой гэж тайлбарласан байна. Ямар ч байсан та бүхэн ч гэсэндээ хамгийн их талархдаг хүндээ хамгийн их хайрладаг хүн лугаа бичиж болно. Тэгээд тэнцээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр яг юунд талархаж байгаа вэ? Магадгүй чи миний сайн найз бол тэгээ сайн найз руугаа чат бичээд намайг ойлгодогт баярлаа. Хоёлаа ингээд чи миний найз гэдэгт баярлаа. Тэгвэл баярлаа гэдэг тэр талархлын сэтгэлээ хуваалцаад нөгөө хүнд нь сайхан, танд өөрт чинь сайхан, бүрэн та хоёрын харилцаанд ч сайхан. Тэгэхээр ер нь энэ сайхан мэдрэмжийг, энэ сайхан энергийг бас хуваалцаад 2-3 дотны хүмүүс руугаа чат бичээрэй. Ингээд хамт байсан баярлаа.